үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөх талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийн янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусгачлаа. Шалтыны оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавьястан үсчин талх байлаа. Ахаа талх ялчглаа. Энийг хата 7 хоног бүр талх ялаад байгаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих юм шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа одоо ялах юм бол тасралтгүй 100 удаага ялна гэсэн үг. Үдшиг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа Гоцавьястан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүүхэн оролцох баха. талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Юу вэ? Инээдтэй маа. Архус ус болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипс үдээ. Шалтыны сандарсан байна. Ноён чипс үс тасгахдаа надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр дуусан да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг? Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Хамгийн горлог болдог Бан Найго байна. Донод хамгаалагч сууралыг хийсэн тэр бомбд нөө. Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээс хуваалцсан уу? Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян нь гэсэн чинь хөргөчийн дэх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг лавч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадаг юм? Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь. Хийж яриад иннэ. Вэн талхч нэ. Талхчны газрын хамгийн шилдэг сексэхэ гуйлагч Бангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстэсгтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Бангвай хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ?
бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шодроо биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирал маань ядагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэхээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар маяг юм бэ? Үгүй, тэр чинь Талхчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Хинэ талга болчихсон энд байж байдаг шүү. Ахта! Энд гуйлагч талх яасан сайн жангал ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж угаад гуйлагч болчихсон юм бэ? Би талхчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгөд сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талхчны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. намайг алиалагч харахаар хүн болох гэж. Хэтэрхий өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үсчин таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай Та юм бэ? бол чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа онгордог шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хэтэрхий олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экос үгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэс төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энэ чи юу вэ? Ийм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талхч аргагүй мундаг юм аа. Ноён талх амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талх үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён Жампл, та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ, сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгье, би бүх хүчээр ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлсэн. гол нариулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Гуйлагчиг надад өгөхгүй яасан юм бэ? Юу? телевизээс хөөгций. Яаж хоног вэ?
Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гуниг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Удамжны үсчин. Устж байгаа гудамжны үсчнийг бид аврана. Талх цахын үсчний гудамд тавтаа марилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол Бэкери захын хажуугийн гудам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов. Гоцавиаста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварна. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй яа. Мэдээчтэй. Манай ноён тал үс цацтааж сайн, мөнгө ч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа? Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руугаа явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдэх үү? За тэгэхээр залуусаа орцгоох уу? Тэд яагаад байгаа юм болов? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талхаа тэр мушгаа бов сэлэн барьчихсан байна. Талхны сэлэмнээс гэр задарч бай. Хөөх, тэрийг хар да. Оо. Хөөх, ямар их сэлэн бэ? Эд нар чинь юу вэ? Хаадын сэлэм, хотын дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй годог хүрдэл байна штэ. Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах вэ? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялаг хүртэл хуваачихлаа штэ. Би үсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Энэ багч үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй юм байна шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх, тогтсон үзэл баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Үс засахын хар мар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгагч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суглаад байна? Үс засах ариун үйлд хайж хэрглэж болохгүй. Би бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүрт. Ийм санаатай талах гэж байдаг аа. Ноён талхаа сүүний саханд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зугтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Тэгээ явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь шилхэг тасч алга байна штэ. Энэ үсчний газар бол жил бүр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдаг юм? Зя, нэг орцгоох уу да? Энэ дэвааж нь уу? Ноён талхаа сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно. Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариун хийлгээрээ. Хөөх,
Манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм гялалзаж гялтганаж байна. Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр. Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэгцэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо ус засах чадварыг чинь харъя. Сүү. Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэнэв? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Эн чинь яаж байгаа нэнвэ? Миний өгцөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Ямар цэвэрхэн газар вэ? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа. Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та. Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Хөө, энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү дээ? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнгөө өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Байхгүй л яг. Уучлаарай ирхмээ. Оронд нь би ус зассан төлбөрөөс 1000-ыг хасъя. Хой, үсчээ. Энэ гүзэлцэг нь хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа юм уу? Үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмэж авах гэж хичээдгий. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал, дандаа алдагдaltaй байдаг. Цаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзгэн жижиг болохоор хасах нь 3000. Тав цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулчихад 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна уу? За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За, тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газарт айлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ бүсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээж шүү дээ. Тэгтээ үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь донот үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа ирхмээ. Гэхдээ үйлчлүүлэгчэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эрхмээ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би бол ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан гудамжны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа, өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Гудамжны үсчний газраа нэрээ өөрчилчихсэн байна шүү. За, орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөс өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Хөө! Энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Ичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх.
Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг. Төрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чизэстиг цэвэрлэгээндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү. Уучлаарай Миний ирэх. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Бүр харж бай. Түрүүн сонссон бидтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Та цаг яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ өгье. Ухамсаргүй нянг устглаа. Тавтай морилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён талхтаа энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү. Ийм болохоор л 3 үсчинг нэг газарт ажиллуулжээ. Хөөх, та үнэхээр гоцгонтой юм аа. За, дараагийн үсчний газар хаана вэ? Шилдэг үсчин. Ноён мушга талбол талхны мөнгө хотын хэм цэвэрлэгийн мэргэжсэн. Юу ч байсан цуглан ачаар олгож чаддаг. Ажлын мэргэжлийн дараагийн дугаарыг үзээрэй. Ирэх 7 өнөخت туцгаая. Хөөе, Шоко. Тэрийг харда. Яста мундаг байгаа биз? Зурагтаар гарч байгаа бол мундгал байх. Зурагтаар гардаг бүх юм хуурамч. Чинхэн мэрэгжилтнүүд нэр алдрыг тоодгүй. Яг над шиг. Манай үсчний газар зурагтаар гарах юм бол дойг бах та. Тавтай морил ирэх мэ? Хай чи ноён талах уу? Өөрөө хэн бэ? Би энэ байна. Хямдралтай караоке. Майзараа наадах чинь биш. Ажлын мэргэжилтэнгүүдийг үзээгүй юу? Би тэр шоуны чинь найруулагч. Байцаараа та найруулсан юм уу? Гайхалтай. Би тэр шоунд үнэхээр дуртай. Ямар гоё юм бэ? Би шүтэн бишрэх чинь. Сайхан юм. Тэгэхэд үсээ яаж засуулах вэ? Үгүй. Би энд үсээ засуулах гэж ирээгүй. Чамайг ажилдаа мэргэжлэн гэж сонссон болохоор шоунд оруулах гэсэн юм. Мэргэжлийн л дээ. Шоунд ч орохгүй. Ноён найруулагчаа мушга талхны хийм цэвэрлэгээ шоуны дараа амжилт гаргасан. Танаа шоу олон бизнесийг амжилтанд хүргэдэг гэсэн үнэн үү? Тийм ээ. Мушга талах олон шинэ үйлчлүүлэгчтэй яхаа мэдэхгүй байгаа. Бүр шинэ байшин худалдаж авсан. Гэхдээ миний өгч яахав? Ноён Донатын машин засвар 37 дахь дугаар. Бяслагта нот. Бяслагны төгөлдөр хуурын газар 92 дахь дугаар. Бүгд маш их өргөцсөн. За би явж өөр үсчин олъё доо. Хүлээж бай. Зураг авалтаа хэр хурдан эхэлж чадах вэ? Нэгдүгээр камер хурдан тэг зургийг ав. Аль бялоонууд минь түргэлцгээ. Бас та нар зүгээр байгаа гараал бай. Үсчинд ажилдаг ганц 2 ажилчин шиг л. Муутгата газар байна. Жаахан амь оруулах хэрэгтэй юм байна. Нэгдэд хэр удаж байгаа юм бэ? Хэр удсан гэж юу нэ? Удсан баха. 3752 хоног болж байгаа. Ийм утга учиртай зүйлийг тэмдэглэлгүй яах вэ? 50% хямдрал үзүүлнэ гэж сурталчилгаа явуулъя. Тэр өдөр за болё. Үзэгчд баяр тэмдэглэх дуртай. Ой, чи мөнгөтэй болмоор байна уу? Бизнесээ эхлүүлээд өнөөдөр яг 3752 хоног байна. Зөвхөн та нар зорж бүх үйлчилгээг 50%-аар хямдруулж байна. Тийм ээ, зөвхөн танд баярын хямдрал 50% боллоо. Биш. Буруу байна. Жаахан цовоо байл да. Би угаасаа ийм штэ. Өөрөөр яаж тацах болж байна? Дог бай. Байгаагаараа. Гэхдээ сэтгэл хөдлөлт ойлгосноо амархан штэ. Үсчний газрын бас нэгэн өдрийг хэлээ. Энд үс засдаггүй урлагийг бүтээдэг. Шинэ өдөр болгон шинэ зориг байдаг. Ноён талах чадварлаг арга барилаараа үсчтэй ахин төрүүлээ. Үйлчлүүлэгчдийн даруй үсчний зүгээрч нэг үсээ засуулах гэж ирдэггүй үлээ. Ур чадвар урлагийн бүтээлийг харах гэж ирдэг юм. Ноёнтой өвдөж байна уу? Зогс, сайн ажиллаа. Одоо л болж байна шүү. За дараачийн хэсэг. Зогс. Биш тарихгүй дрон шиг ажиллаж байгааг чинь ямар үзэгч үзэхийг хүсэх юм бэ? Та байгаагаараа л бай гэсэн штэ. Чамд бүгдийг нэг бүрчлэн тайлбарлах ёстой юу?
Туслах хүсчнүүд хүртэл өдөр бүр ажиллаад хөргөн шуурга өргөц байдлаар гүйцэтгэдэг. Үйлчлүүлэгчдээ ийм л гайхалтай ханддаг. Болсон. Өнөөдөр бүгдээрээ маяг сайн ажиллалаа. Энэ бүгд ямар үнэтэйг найруулагч мэдэхгүй л байгаа да. За. Ахаад нэг явъя. Ахаад хэдхэн зураг аваад ноён талах үсчний газраа шинжилнэ. Маа. Зогс. Энэ одоо цагт баримтыг ийм уйтгартайгаар өгдөг хэн байсан юм бэ? Харав уу? Сэтгэл татам залжин байх хэрэгтэй. Тэр нь хаана байна? Таныг ойлгохгүй байна. Шоу нэвтрүүлгээ бодоод уян зөөлөн байл та. Эхэмсэг бай. Үсчний газарт чинь уур амьсгал оруулна. Тийм их юм шаардаад байна уу? Сайн байна уу та? Баримтаа авмаар байна уу эрхмээ? Тийм ээ. Одоохон биширмээр эрхмээ. Ийм л соёлтой. Баримтаа хүртэл цэвэр бичгээр бичиж өгдөг. Жинхэнэ текстограм шиг үнцэнтэй. Зоохны дулаан гэрлийн дэргэд ирсэнд чинь талархлаа илэрхийлье. Ирээдүйд чинь хөөлөгчтэй гурлаар дүрэн байх болтугай. Баярлалаа. Ингэх шаардлагагүй. Зогс. Яг энэ шүү дээ. Энэ үрмэц байдал чинь өдөржин хаажчихсан юм бэ. Алах үсчний газар тавтай морил. Зогс. За, боллоо. Бүгдд нь баярлалаа. Та нар бүгдээрээ яг өөрсдийнхөө байлаа шүү. Йой, бүр ядарчлаа. Солонгосын цэвэр бичлэгөө. Хамаг би өвдөчихлөө. Энэ байна. Эхэлчихлээ. Энэ үсчний газарт нэгэн онцгой бүлэг амьдардаг. Зайцхантай танилцсан. Энэ бяцхан хөөрхөн амьтан үйлчлүүлэгч нарт баяр хөөр бэлгэлдэг. Талах үсчний газарт зайцхан мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна. Чи тоглоод байна уу? Ягд манай нохоо гарсаар байгаа дуусчих. За яахав дээ. Манай найруулагч нохойн хөөрхөн юм байна гээд. Тэгээд энэ дугаарыг сэдвийг өөрчилж гисэн. Дараа тэгж угаад нэг дугаар хийнэ. Хийхгүй. Төцгийн толгойтой Чи маамаг минь хот боллоо. Манай бяцхан зайцхан бүгд гайртай. Миний жаалч мөн дөө. Тийм шүү. Ганцаардмал таарт. Ной тадагтай талхнуудаа. Шинэ өөрчлөлтийн хамгийн агуу шоунд тавтай морил. Мастер Патиссе. Залхуунууд чинь бас юу үзээд байна? Ноён талхаа та энэ шоуг сонсч байсан уу? Мастер Патиссе шилдэг үсчдийг цуглуулад нарийн боовнуудын амьдралыг өөрчилдөг. Энэ стилистүүд сайн дал дунд зэргийг. Нэрээ тийм. Танд зурагтаас шуудан ирсэн. Бид таныг Мастер Патиссегийн шоунд оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Хөөх, шоунд оролцгоо. Ноён талхаа та заавал ороорой заа юу? Тэгж байх зав алга. Үсчингээ ажилуулад мөнгө олсон нь дээр. Бүх гайхамшигт үсчтэй цоо шин спорт машинаар шагнана. Шоко, миний хуваарийг цуцлах шоунд оролцохын тулд хаашаа очих ёстой? Ирэх 2 дахин 12 цагт зурагтын студ дээр ирээрэй гэсэн байна. Ийм урилганаас татгалзвал бүдүүлэх хэрэг шүү дээ. Хөөх, та очино гэсэн үг үү? Зайцхан ноён талхыг хөгжөөнд дэмжих самбар хийцгээе. Цочирдам өөрчлөлт. Нулимс асгууруулан бодит амьдралыг түүх. Та бүхний хөдөлгч саран боо байна. Дэлхийн шилдэг шинэ өөрчлөлт хийх шоунд тавтай морил Мастер Патиссе. Их таартнууд дүүрэн байх ёстой. Гэхдээ дотроо хоосон төрсөн бол яах вэ? Айзнаа өгтөн авч бай. Бидэнтэй хуваалцаач. Юу болсон юм? Надад ямар ч гэж байхгүй. Минь гэж цөцгийгүй таарт.
Үнэхээр үнэн гэж юу? Агуу Скот минь гэж гिचгүй хоосон таартыг таартч гэж нэрлэхгүй шүү дээ. Сүүн крем юм уу? Өөр сонголтуудаас хэрэглэж болмоор юм аа. Би төрсөн цагаас хойш л юм байсан. Энэ дотор юу ч алга байна штэ. Гаргаж болохгүй юм байна. Амттай харагдаж байна. Гэрэ жимстэй яг жижигхэн пирог шиг. Хөрхий тарт. Би зөвхөн ингийн амттай шиг л амьдрмаар байна. Босод таартууд шиг байхыг хүссэн энэ өрөвдөлтөй хүүхдийг хараад сэтгэл өвдөж байна. Гэхдээ санаа битгий зөв энэ миний ажил. Манай мастер патиси шоу хотын шилдэг үсчиг олоод энэ авчирч хүслийг чинь биелүүлдэг билээ. Үр тариагүй бол үйлдвэрлэл байхгүй. Ноён хаа. Та энэ таартын амьдралыг өөрчлөх гайхамшигыг бэлдсэн үү? Ядах юмгүй. Гэрийн аргаар хийсэн төсгийтэй гэж хийгээд энэ хэсгийн дүүргээд дээд талд нь зүсэм гүзээлдэг нь тавина. Сайхан шинхэн жимслэг харагдана. Хөөх гайхалтай. За олон үгээр яахав эхэлцгээе. Тэгэд ноён талх гिचээ бэлтгэж байна. Арга барилын хартаа иргэдэ. Аргагүй туршлагатай байна. Ердөө ингээд л амт толгой тавууллаа. Мата төгсгөл хэсэг. Амт төрчихгүй нэ. Гайхамшигтай. Аргагүй л энэ дэлхийн шилдэг стилист юм юм. Ястадаг нинжа шиг л зүслээ. Бүх хөдөлгөөн нь сэтгэл хөдлөм. Зүсэм талах минь гэж суут юм аа. Ингэх гэж л бид цугласан ийм ервөсөн өөрчлөлтийг харах гэж шүү. Үсний газрын ажиж танаар маш их бахархаж байна. За одоо толио буулгаарай. Ой болж юу? Тийм ээ, гайхалтай харагдаж байна ирхмээ. Таартад шинэ өөрчлөлтөнд таалагдлаа. Гэхдээ чамд зориулж бас нэг гентийн бэлэг бэлдсэн. Өгтөн авцгаа. Таартын ахын дүүсэн. Хэмээ. Чи бол манад уу? Бид үргэж арыг чин даана. Бигийн хөрмөнцөр минь Бяслаг минь. Энэ миний төлөө гэж үү? ямар цочирдом эргэлт вэ? Таартын ахын дүүсчихсэн адилхан хоосон болчихж. Би биш ээ. Баярлалаа. Тоглоод байна уу? Би их хөдөлмөрлсөн штэ. Бид үргэлж чиний хажууд байна. Энэ төсгийтэй гэж хямдхан биш шүү дээ. Ноён талха. Тэгэхээр та спорт машин авч чадахгүй. Дараа аз таарах байхаа. Юу? Энэ тэнэг жаалыг өөрчлөх гэж ямар их хөдөлмөрснийг минь мэдгүй. Ноён талхын сэтгэлийг хөдөлжээ. Цаха амраараа дараагийн дугаараар уулзцгаая. Энийг надаас аваач. Оо, дарга ноён патисэгээс ахад захиарсан байна. Наад шоунаас ч хол байх минь. Таныг манай шоунд дахин орохыг урьж байна. Үзэгчдийн үзүүлэлт тэнгэрт туссан. Намайг мөн оруулмаар байгаа бах та. Хөгсөрч хуучирсан Саранбов. Шоко үс чиний харж угаарай. Тэнэг шоу. Аваарай. Сайхан дамжууллаа. Урагшаа. Сайн байна.
Талхны муглаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шудраг бос байна. Хэмтэн. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчгэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс Танд өсчний багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн ингэж би агааш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ үүлэн дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. энэ хостод чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа чиний чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн Ямар яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмэ, та надад нэр хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгачихсан найзаа. Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсөлдөж сайн мэдгүй байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөлсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Оо, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маа ирхмээ. За. Чи гэртээ харж хүүгэлтэйгээ үзтэй жаалаа. Харуу, надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хүүхэд вэ? Энд юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирхмээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жахан ажилгаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Энгсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусгая. Нэг долларын шарж Чадсан гүйцэлтэй хөгшин талах минь. Одоохон би бариад ирхмээ. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тавь. Агцахаа хүндлэхийг цаагаад өгнө. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Аваа, та зүгээр үү? Авиг би зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Түнчгөн одоо яваад өг. Оо, тийм үү.
Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төөлнөө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм жидөө юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлагыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болоо. Байцаараа энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялгд хичээе. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи ихнээсээ ялмаар байна. Одоо бардамнах цаг биш ээ. Аавынхаа үсчин авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох нь. Хамгийн анхны Брэд Барбер, Провдонт тав тамирал. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Хөөрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ 900 тэмцээнээс 900-д ялсан 80 талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Готом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаала. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гөөх болов уу? Одоо харцгаая. За жаала. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийддэг. Бүх чадлаараа хичээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж байгаа шүү. Хөөх тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Тэр юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талах зүгээр л үүргээ биелүүлж байгаа шиг байна. Сонин сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талх өмнөх шигэ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. аваа. Таны төлөө би ялнаа. Таны үсчин Тэрийг хардаа. юу вэ? Талх үсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лого бүтээлээ. Үгүй байлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талх. Тийм аа. Талтай баяр хүргэе. Би ирлээ аваа. Хөөмэн тэмцээ юу болов? Урмэгч угас дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талх гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх, тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран маамаар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юмгүй амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалхууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцж ялвал тэр жаал баярлна гэж юу?
Мундаг үсчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр урам амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Хөөе талхаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олдно гэж байдгүй юм. Баярлалаа. Ашиг баярлалаа ихмэ. Ачиг чи заавал хариулна. Үүдэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байрхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчих хүн алга уу?